Оройн төрөг үзэгчтэй үчимтэд нэлцүүлээ. Монгол Ардын Ёс намын төв байран дээр үлсгэлэн зарлаад исэн эхчүүд өнгөц сая үлсгэлэнгөө албан ёсоор зогсоох шийдвэр гаргалаа. Тэд маргаашнаас Харьяалын дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр боллоо. Биднийг очихоос өмнө эмчнэр ирж биеийн байдлыг нь үзээд явсан гэж байна. Үлсгэлэн зарсан эхчүүдийн биеийн байдал одоогоор хүнд архаг хууч өвчин сэтэрсэн, биеийн дулаан буурсан байдалтай байна гэж эмчнэр хэлсэн байна. Өнөөдөр бүх ээжүүд маань хүчил төрөгчийн дутагдалд орсон, зарим нь даралт нь маш өндөр, хэт өндөр, заримынх нь даралт бүр унсан, биеийн температур 34 хэм хүртлээ унсан. Тэгээд мөн пульс нь одоо маш тоонод олон болсон. За тэрнээс гадна ээжүүд одоо хамгийн бага нь 5 хилээс эхлүүлээд хамгийн их нь одоо 12 хил турсан. Ийм л одоо байдалтай маш хүнд байдалтай. Амь нас нь бол одоо утганы ерэн дээр ирсэн байх шүү. Тэд Монгол Ардын Хувьсгалт намын дарга Намбарын энх хоёрыг яаралтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай учраа сайд нарын 2 дугаар эмнэлэг рүү шилжүүлэх гэсэн шаардлагыг тавиад байсан юм а. Тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх шийдвэрийг маргааш гаргахаар болсон юм байна. Бид нар бол хуулиас тавьсан журам гэдгийг бол зоцлуулж ямар ч байсан одоо олон мянган хоригдлуудыг өвчтөй бие муу хоригдлуудыг эмнэлэгт эмчлүүлэх тийм эрхтэй болгосон. Бид нар ингээд өнөөдөртөө 14 дахь хоногтой хонж байгаа. Ингээ 14 дахь хоногтой хонохлоор маргааш нас нүүбийн мэдлэлд очичдаг юм байна. Ер нь бас нүүбийн мэдлэлд очих юм бол зөвхөн бидний ч биш манай Монгол улсын бас нэр төрд бас тодорхой хэмжээгээр муугар нөлөөлөх болов гэсний үүднээс бол үлсгэлэнгөө бол зогсоохоор шийдэж байна. За юутаач маргаашнаас эдгээр 8 хүн үлсгэлэнгөө зогсоохоор боллоо. Тэдний тэмцэл энэ түрээ зогсохгүй цаашид тэмцлийн өөр хэлбэрийг сонгож тэмцэнэ гэдгийг илэрхийлж байлаа. Дархан хүний бурхан ухаанаар бүтсэн сор бүтээлүүдийн үзэсгэлэн нийс татнаа өнөөдөр нэгдлээ. Цагаан сар зориулсан энэ үзэсгэлэнд Монгол дарагчдын уралсан бүтээлээс гадна мөн эрдэнэ идэллүүд тавигдсан байна. 13 дугаар зууны үед эзэн Чингис хаан Морьтон баатруудынхаа хүчээр дэлхийн талыг эзэгнэж байсан түүхтэй. Яг тэр үед эдэлж хэрглэж байсан эмээл хазаар нь одоогийн эмээлнээс ялгаатай байсныг дарагчдын хийсэн олон жилийн судалгаа нотолсон байна. Одоо Ленинград, Эрмитажд байгаа эмээлүүд дэлхийн одоо Монголтой холбоотой бүх үзэсгэлэнгүүдэд гарсан эмээлийн зурагнууд, Дундад Азийн зурагнууд, өвөр Монголын одоо түүхийн үндэсний түүхийн музейд байгаа зурагнууд бидний одоо бас ном сэтгүүлд хэвлэгдэн үлдсэн энэ зургуудын судалгаанаас үндэслэж энэ эмээлийн загварыг бол одоо бид нар гаргасан юм аа. Тэгээ Монгол эмэйл гэдэг бол одоо орчин үед бидний хэрэгжилж байгаа эмээлийн загвар бол арай өөрчлөгдсөн. 19 дугаар зуунд бид нар манжийн дарамт орсноос хойш монголчууд эмээлийн загвар өөрчлөгдөж одоо хүн суухад бас жахан юм төвөгтэй авчиг дөрвөлжин энэ төр болсон да. Нүүдэлчд бол угаасаа дөрвөлжин юм хэрэгэлдэг байсан. Дандаа юм одоо дугуй юм хэрэгэлдэг. Би дугуй гэрт амьдардаг, дугуй юм хэрэгэлдэг юм. Дандаа юм хурд үзүүртэй биш. Дандаа юм өлгөр үзүүртэй дугуй болонтой юм хэрэгэлдэг байсан. Энэ уламжлалыг бид нар сэргээж энэ имэйлийг урлаж одоо ингэж гаргасан юм аа. Энэ эмээлийг бүтээхийн тулд судлаачдаас гадна ойдолчин, дархан, сэлбэрчин гэд 6 уран гартан хагас жилийн турш хөдөлмөрлжээ. Яг л иймэрхүү маягаар 8 урчууд 3 жилийн турш уралсан Алтан шармал мөнгөн завья, Батнаруу хийцэн мөнгөн аяг үзэсгэлэнгийн гол чимэг болж байлаа. Жишээлбэл Батнаруу хийцэн аягыг урлахын тулд алт мөнгөөр утас цохиж сүлжмэл хээг нь гараараа зангиддаг байна. За энэ бол дархан хүний цоцошгүй хөдөлмөр, уухгүй хичээл зүтгүүлийн нэг жишээ юм аа. Дахин давтагдшгүй дархны бүтээлүүд хэдэн зууны турш үнцэнэ алдалгүй ирсний нэг баталгаа бол хөөрөг. Үзэсгэлэн зохион байгуулагчид хамгийн үнцэнтэй эртний идэл болох халтар манан хөөргөө ингэж танилцууллаа. За энэ хөөрг бол 19-с 20 дугаар зууны ихэнх үед хийгдсэн. Халтар манан хөөргийн одоо бас нэг загвар. Чулууны бол өөрөөс тогтсон. Маш гоё тод өнгө. Халтар манан хөөргийн одоо хамгийн сайн өнгөд тооцогдож байгаа хөөрг. Одоо орчин цагт бол энэ 18-19 дугаар зуунд хөөрг хийжсэн халтар хөөр чулуу бол одоо байхгүй болсон. Олдворлдгоо байгаль дээр ховор болсон. Ийм учраас тэр цаг үеийн хөөргнүүд үнэтэй байгаа байхгүй. Энэ бол 19 дугаар зууны үед хэрэглэгдэж байсан Монгол их нарын толгойн чимэг. За энэхүү толгойн чимгийг дарагчид дахин сэргээж алтаар шаарсан нь олон дуучдын клипний гол чимэг нь болж олон ч киноны гол дүрийн хатны өмсгөл нь болж байсан гэж
Одоо та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Их Британд сүүлийн өдрүүдэд цас ихээр унж байгаа. Үүнээс болоод их хэмжээний халтрын агуулга үүсэж галт тэрэгний хөдөлгөөн болон мөн хот хоорондуудын нислэг хоошлогдох болон цуцлагдах хэмжээнд хүрсэн байна. Энэ байдал тус улсын эдийн засагт багагүй нөлөөлж ирснийг олон улсын хэвлэл мэдээлэлхэн онцолж байна. Халтрын агуулгатан дээрээс тэнгэр бүрхэг үзэгдэх орчин муу байгаа нь нислэгүүдийг цуцлах шалтгаан болж байна. Хитроо нисэх буудлын хувьд л гэхэд зөвхөн даваа гарагийн хуваараас харахад ийм шалтгааны улмаас 130 гаруй нислэг цуцлагдсан мэдээ байна. Тодорхойлбол 10 нислэг тутмын нэг нь цуцлагдаж байгаа гэсэн үг юм а. Галт тэрэгний хөдөлгөөнч мөн адил цаад учраад байгаа юм байна. Нутгийн өмнөд бүсийн хоёрч төмөр замын компаниас аяллуудаа зогсоож байгаагаа мэдэгдээд байгаа бол Лондон хотын метро тогтсон хугацаанд мөн л ажиллаж чадахгүй байгаа юм байна. Энэ нь ч ойролцоох жижиг хотуудаас Лондон хотыг зорих иргэдэд хүн дээр тусч байна. За дээрэс нь Франц болон Бельги улс руу аялдаг экспресс галт тэрэгч мөн адил тодорхой хугацаагаар саатаад байгаа юм байна. За энэ бүгд нийлээд 630 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг тус улсын эдийн засагчид тогтоожээ. За учир нь Их Британий ажилчин ангийн 3.1 орчим нь хөдөлгөөний эдгээр саадлын улмаас ажилдаа гарч чадахгүйд хүрээд байгаа юм байна. Алжирийн Инамена гэх орд газар байрладаг нэгэн байгалийн хийн зоодын ажилчдыг алан хядагчид барьцаалж олноор нь алж уцгасан тухай бид өдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө хүргэсэн. За барьцаалагдсан иргэдийн дунд Япон улсын иргэд байсан бөгөөд 7 Япон хүн амьэрцсэн нь тодорхой болсон. Иймээс тус улсын засгийн газраас өнөөдөр мэдээлэл хийж гадаадад ажиллаж байгаа иргэд болоод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг гэмт халдлагаас хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр тус улсын сайд нарын холбооны ерөнхий найрын бичгийн дарга Яшахида Суга мэдэгдээд одоо хэрн амьд эсэх нь тодорхой босуулсан өөр 3 Япон иргэдийг хайж олох бүхэл боломжит аргуудыг хэрэглэнэ гэдгээ илэрхийллээ. Гадаадын өөр орнуудад амьдарч эсэл үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудыг Япон улсын засгийн газраас дэмжих ёстой. Түгээрч зогсохгүй дамбайлдааны аюултай бүс нутгуудад хамаарагдаж байвал тэднийг хэрхэн хамгаалах тухайд хэлэлцэх цаг ирснийг тэрээр нэмсэн юм а. За түүнчлэн Алжирийн засгийн газарт аврах ажиллагааг яаж явуулсан тухай тайлбар хийхийг хүссэн хүсэлтэд илгээнэ гэлээ. Европын албаны санхүү эдийн засгийн сайдуудын тэргүүнээр Жироныг сонгожээ. За тэрээр өдгөө 46 настай бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Нидерландын сангийн сайдын үргийг хүлээсэн байна. За Европын албаны гишүүн орнуудын санхүү эдийн засгийн асуудлуудтай нүүр тулгардаг энэ албыг өмнө нь Люксембургийн ерөнхий сайд Жан-Клод Юнкер 8 жилийн турш хашиж байгаад ийхүү халаагаа өгчээ. Шинэ тэргүүн Жирон Европын албаны 17 орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хандуулан ажиллагаа амлаад хамтын хүчээр шатаараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүл хийгүүр айллаа. Бид та бүхэнд өчигдөр мэдээгээ танилцууллаа. Үзэгч та бүхний маргаашийн ижил амжилт хүсье. Сайн хамраарай. Баяртай.